Эрдэнэ бол гишүүний өнөөдрийн асуудал бол маш чухал байна. Яг гэвэл бид нар дандаа нөгөө өдөр тутмын төсөвтэй холбоотой, урсгал ажилтай холбоотой асуудлыг байнгын орон дээр их хурлаар хилцдэг. Тэгсэн хэрнээ зүгээр яг Монгол хүний эрхтэй, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хүний эрхтэй холбож ингэж эргэлж ярьж байгаагүй санагдаад байгаа. Тэгэхээр жишээлбэл тэр үндсэн хууль заасан байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй гэдгийг бид нар ямар шалгуураар яаж үнэлж явах вэ? Ер нь эдрийг авч ийнэ үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийх ёстой юм байна цаашдаа. Тэн дээрс байнгын орон дээр бид нар бас ярилцаад энэ тал руу холбох ёстой юм байна. Хүртээмжийг жишээлбэл сайн муу гэж хэлж байгаа. Яг юугаар үнэлж байгаа юм? Энийг бол манай зарим гишүүн сая гаммаа гишүүн дурдаад яг яаж үнэлж байгаа юм бэ тодорхой асуумаар байгаа даа. Гэтэ одоо бол дэгийн дагуу асуулт хариулт авахгүй болохоор та бас бодож байгаа дараа ярилцъя. Бас магадгүй бид нар өөр хурал дээр юм уу бичгээр авъя. За бас тэр гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг байгаа. Яг хуулийн дээр байхгүй томьёол эсвэл стратегийн худалдаа авалт гэдгийг гуйвуулаад ч юм уу тодорхой хэмжээгээр ийм буруу ойлголтоор буруу хэрэгжүүлээд байгаа гэсэн санал олон гишүүдээс бол мэрэгшүүдэд ирсэн байгаа. Энийг бас хэдүүлээ ярмаар юм байлээ. За иймэрхүү асуултууд байсан. Дараа тэгтээ хариултыг авна. Зөв саяын хилцүүлгээс гээд гишүүдийн асууж байгаа асуулт бидний ярилцж байгаа зүйлийг харахаар нь хэдин зүйл байна. Нэгдүгээр хамгийн чухал зүйл олон давтагдж байгаа цөм асуудал нь эрүүл мэндийн даатгалын шинжилгээ асуудал байна. Өөрөөр хэлбэл өмнө шинжилгээг эхлүүлсэн. Гэхдээ дараагийн шатнд гарах асуудал. Тэр нь юу вэ гэхээр эрүүл мэндийн даатгалын санг биетэ алгах. Уг нь энэ чигтээ явж байгаа боловч эрүүл мэндийн сайдын өөрөө ахлаад, сайдын өөрөө худалдаа авалт, сайдын өөрөө үйлчлэгээ үзүүлээд, сайдын өөрөө төлбөр төлдөг хэмжлэгээ явуулдаг юм болчиход байгаа. Тэгээ энийг бол эрчим бүрэн сайд өөрөө сайн мэдж энийг бас өөрчлөе гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ энэ дэр гишүүд бас бид нар байнгын орон дээр их ярьж байгаа. Тэгээ эрүүл мэндийн даатгалын шинтгэлийн 2 дугаар үе шатны асуудал буюу эрүүл мэндийн даатгалын тухай хуульд дөрвтойхон, бодтойхон шиг агуулгын сая хэлж байгаа өөрчлөлтүүдийг хийх нэлээд том ажиллагаа. Энийг бол байнгын орон дээр ярьж байгаа бид нар өөрчлөнө. За дараа нь тэр эмийн аюулгүй байдал. Эмийн аюулгүй байдалтай холбоотой бас гишүүд их асууж байна. Чанарын асуудал. Тэгээ энэ дээр бас бид нар байнгын орон дээр ярьж байгаа цаашдаа мэдээлэл авч байгаад бас дахиад дараагийн шатны эргэцэн орчинг сайжруулах бодлогыг тодруулах ямар асуудал байна бас ярилцсан. Бас нэг яригадад өнгөрсөн зүйл чөмөрөөсөд хэлжүүлээ. Энэ байнгын орооноос эмнэлгийн ажлын цалин хамаарна гэсэн маягтай. Гэхдээ яг бид нар энэ дээр ярилцчихсан. Одоогоо л асуудал бол ялангуяа 26 оны асуудал бол төсвийн байнгын орон дээр ажлын хэсгийн гарт байгаа. Тэрэн дээр бол байнгын ороноос бид нар саналаа өгсөн. Тэндээс бол шийдэгд наазгүй цаашдаа зөвхөн энэ оны асуудал ш одоогийн асуудал биш. Цаашдын эмнэлгийн ажлын цалин бодиттой шударгаар нэмээд нэг удаа нэмэхш байнга нэмэгдэж явдаг хөдөлмөрийн шударга үнэлгээ бол яг түрүүний хэлдэг эрүүл мэндийн даатгалын сангийн шинжилтэй тэрний хуультай шууд холбоотой. Энэ дээр бид нар ажиллах болно.